Радио 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үдийн хачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 9-ний 5 гаргийн үдийн хачаар нэвтрүүлэг үрчитлээ мишээ гэх суурьтаагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд хөтлөгч Мөги гэрлээ за найруулагчаар Од Эрдэнаар хамтран ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За хөтлөгчд өнөөдөр Death Brand-ийн дээлэр за мөн цамцаар гангарцсан сууж байна. За тэгээ ингэсэн юм өөги. Чамаг байхгүй угаасаа уул нь бол ингээд дэмжээ ажиллагчаар орж ирэх өдөр нь өмсөхтэйсэн байхгүй юу? Тэгсэн чинь өглөөний 2 аригуун цэцэг 2 ингээ өмсцэн. Өмсөө зураг авахуулаад тэгээ пост мост оруулаад тэгээд мега анжгаа 2 бас өмсцэн. Тэгээ чи байдгүй. Тэгээ ингээ хойлоо нөхөж өмсөж штэ. Би тэгэл ингэ яана дээрээс өмсөж орж ирсэн. Тэгээ би за одоо мөөг ирэхээр өмснөө гэж ухаадсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та бид бүгдийн сайн мэдэх Chocopay за мөн нийгмийн даатгаар шаардахгүй дансны уулгаараа зээл ирэхээр шалгаа гэд Simple Application микро зээлээр хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдөр ч ерөөс ингээд энэ уран бүтээлийн жилийн сүүлийн үдийн ачир юм байна. Тийм. Тий. За тэгээд сонсогч нар хэдийгээр зарим нь бол ажилтаа байгаа бах, зарим нь өдөө гадаа явж байгаа бах. Тэгэхээр магадгүй наадамтай холбоотой хөгжилтэй түүхгүй байвал эсвэл зүгээр л санаанд ч орж байгаа хөгжилтэй түүхгүй байвал эфирлээ холбогдож ярьдаг өдрөө. Та сануудаар сая тасралтгүй уц орж ирээд манайхан ч холбогдох гэсэн чинь холбогдож чадахгүй байна. 7-8 залгалаа 7-8 бол инүү хүнчтэй 70 залгаж тохиолдол байдаг тий. За ингээ манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютудэд утсаа олбсон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаараа яриарай. За эхний сонсогч 9988-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 9988. Энэ бол радио өдрийн мэнд. За өдрийн мэнд. За үдийн ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Тийм байна. Хошин юм ярих хэрэгтэй тий. Яна хүмүүс энийг бодлоо. За би манайд нэг оюутнуудын 4-р курсын оюутан дадлага хийх гэж ирсэн. За нэг 10 хэдэн жилийн өмнө юм. За Тэгээ хоол нутгийн халтаа зайлал гэр орноос ханд юм уу ихчийн тухай ярьж ирсэн. Бид энийг тэгээд нөгөө ихч нь болохоор аймгийн мэрэгжлийн сургуульд сурдаг. Тэгээд зуны хамгаалтаар найз залуутайгаа хоёлаа ирсэн байна. Одоо хэлсэн байна гэдэг. Тэгэл одоо танилцчаал хичээлдээ яваад дахиад өвсөн буцаад ихч нь ганцаараа ирэхгүй юу. За найз залуу нь хором найр бэлдэн гэр орныхандаа хэлнэ. Ер нь бол тиймэрхүү юу шалтгаанаар үлдсэн арай өөр юм уу та. За тэгээд ихч ирээл нөгөө гэр орныхаа ажил туслаад хонь малдаа яваал. Тэгэл ер нь бол одоо хором найр суухан тодорхой болцсон байсан юм байна л да. Тэгээ ихч нэг өдөр хондоо яваад. Тэгээ оройн ирсэн чинь хонь ирдэг, хонь ч байдгүй. За яна байдгүй. За шүүн боллоо ирдгүү. Тэгэл түргээ авсан юм шиг байна. Тэгээ маргааш өглөө ноцтаал одоо сумынхан бол сум момдол одоо тэл өргсөн юм байна. Тэр талаар нь болсон. Яг гоо тэгээ нөгөө найз залуу нь ярьсан юм байна. Тэр дум өөрөөдсөн энэ хончж байгаа шүү дээ. Тэгээ дахиад хонч байгаа нөгөө найз залуу 2 хонсон гэж сураг байхгүй гэж. Яна за тэгэл одоо хонтон хүн цуглаад мэдээ цагтаа сэргийлэх болоод тэр нь бол нэг юм ш. Тэгсэн нэг хүмүүс ирээл нөгөө одоо хайгаад янз бүрийн санал онолдог шүлэл өгд юм. Тэгсэн нэг нутгийн залуу хүрээд ирсэн гэсэн. Тэгэл чимний ирлээ одоо нөгөө сандарсан хүн амт ирэхтэл одоо ярилцаж хайгаад өгөөч нэ. Тэгээд цай хонд идэж байгаа дайлуулж чигтэй хүндж очиж суусан гэж. За тэгснэ гарахтаа за охиндоо битгий санаа зовоорой гэж хэлсэн юм гэсэн. тэр залуу юу? Нутгийн залуу юу? За яана. Тэгсэн чинь нөгөө хэд уусгал дайсан. Нөгөө байсан хүмүүс нь. Тэгэл тэр залуу нөгөө дайлуулжсэн зүхтаагаар гараа явсан гэдэг тэр охин яриад. Нөгөө ярьжсэн хүн. За. Зүхтаагаар гараа явсан. За. Тэгээд нэг юу яасан ойлгомжтой болчихгүй юу? Бэлчээр дэсний шүүрээд аваа явчих.
За тэгсэн чинь нөгөө найз залуу байгаа шүү дээ тий. Тэр чинь нэг алхам хийдэм үү? Тэр нь яасан гэж би асуусан чинь. Тэр нь баруун орондоо би яах юм бэ гэж толгоогоо шаагаад уйлаад байсан. Иви. За тэгээд одоо тэгээ яасан одоо хинтээс суусан гэсэн чинь шүүрээд аваа явцсан. Тэгэл тэр хүнтэйгээ суусан гэж байгаа байхгүй. Яана амьдрал ах нь ямар өгс 4 хүүхэдтэй. Айгуу сайхан амьдралтай. Айгуу сайн хөргөнтэй. Тэгтэл хөргөнийг харахад зөв үрээд идэв. угаасаа урд нь учиртай байсан хоёр юм шүү дээ. Гэхдээ тэр бол үгүй гэсэн. Тэр бол үгүй гэж хэлээ. Тийм үү. Зүгээр шууд За байж та нэг юм асууя да. За яг та ч гэсэн бас хүнлэнгийн сонсогч л гэсэн лээ. Тэгтээ ингээд за шүүрэгдчихлээ. Тэгээд эн чи одоо ингээд өөрөө ингээд дургуул ингээд гэр оронлогоо гүйж хурж мөрж ирж болдгоо юм ч ямар шоронд хоригдсан байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь тийм биг жайг байд юм байлээ. Бас Тэр уу. нутгийн юм тий. За. Төв алхууд биш. Тэгээд яасан чи би бол одоо аймгийн төвийн сургуульд явахгүй гэж байгаа байхгүй юу? За. Тэгээ намайг полишн явуулсан шүү дээ гэж байгаа. Гэхдээ тэгээ танаа хотод сургуульд ирж шүтээс оюутан шүү. Аха. Бас шүүрэгдэж магадгүй гэдэг. Тэгээ шүүрэгч магадгүй бол амар айцгаа. Тэгтэл хүргэнийг аваа. Тэгээд ингэж байгаа. Шүүрэгцээ гэдэг тэгсэн. Гэхдээ энэ ч одоо танаа нутг ийм юм болоод байт юм уу гэсэн чи байдсан шүү дээ гинэ. Тэгсэн манай найз гэлөө одоо тухайн үед нь 10 хэдэн жилийн өмнөх болсон яриа л да. Манай найз юу яасан? Найз гэлөө сумын хүүхэн ч гэлөө ээжтэйг ойлхон амьдэрдэг байсан чинь бүр илт унтж явахт нь аавна гэсэн гэж. за Тэгэхээр ээж нь бас жоохон дургуулсан юм байлгүй. Ороо солиод унтцсан гэсэн. за Тэгээ ороо солиод унтсан гэж байна. тэр ээж нь тэгээс нэгэнтээ босгодоо бодороод ирч одоо яах вэ? Тэгээ ээж нь аваа суудсан гэсэн. Гөө ээж нь өөрөө босч ирсэн гэсэн. Ээж Тэр чинь нутгийн ясаа зөрчилж байна да. Ээж нь өөрөө баг би охиныхоо оронд явчихъя гэд ороосоо. Би явчих гэсэн. Харин бол ээж нь гэсэн би явчихъя гэж. Тэр чинь дээлгээд багт өөр одоо өвчин юу чадахгүй тийм л хандаа үзүүлж байгаа. Тэгээ яг энэ бодит түүхэлдээ тэгээд тэр амар хэрэг вэ. тэр сонсчихсан үед бол яг сонсох үед би ирээ төрөөгөө байхгүй юу. Эмгэлтэй юм шиг үний хувьд яг ингээд хүчээр хийдэж. Тийм штэ. Тэгээд сүүлд нь ингээд бодоод ингээд хүмүүст нь санаанд өгөө ингээд ярьсан чинь хүмүүс инээлтэйсэн. Одоо тэгтээ болоо үстэй баг 20 жилийн өмнөх юм. Яг бодит түүхэлтэй. Нутаг орны хэлэх юм бол одоо боо хэрүүл болох. Тэгэн. Тий. Хоолмтгийн охин байсан. Одоо сайхан өнгөрүүлээ сайхан наацгаа. За сайхан надараа баярлалаа. За. Тэгтэл баруун юм уу зүү юм уу? Баруун. Баруун. Баруун Аймагт юм. Баруун аймагт. За. Ер нь баруун аймагт гэдэг. За хэлбэрцэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Яна ямар амар юм бэ мүүги. Юу гэсэн үг юм бэ чи? Одоо тэгээд аятайхан залуу ингээ гэрлийг хулгайлаад авчвал гэрлээ бол орхомоор л байна. Гэтэ сайхан л байна. Жоо айс нүдлэхөр оргоо шүү. Гэтэ орхомоор байна. Йой. Оргоод өргөө явсан чи аятайхан залуу та би өөр явчихё. Чин баруун аймгийн өмрөө зүүн явахтай жоохон болгоомжтой явахгүй да. За дараагийн сонсогч 80 Stick 2-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 80 Stick 2. Angel Radio. Бано. Оо бай. За өдрийн мэнд. За өдөө ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Оо харин. За радиогоо унтраачих. Радиогоо унтраагаад утсаараа яриарай. Тэгвэл радио чи давхар яваад байдгийг. Цаа чи. За радио унтраачих бүр. Одоо сонсохгүй байна. За тэгээд та яриарай одоо. Юу би одоо энэ хотод тэгээ гацмөрөд найзтай нэг найзтай байна. За та спикераас боловч уу? За би замаас гарч байгаа. За тий. Замаас гарч зогсож байгаа. Тэгээд наад спикерээ болиулаа. Тэгээд нэг сайхан 50 зогсож байгаа. Спикертэй болох жоохон муу сонсогдно. Яриа чинь ингээд цураатаад. Яасан. За тасарч. За дараагийн сонсогч. Эргээ залгаарай. 80-86 та. За манай анхаа холбогдсон. Өдөр минь. Өдрийн минь 3. За 3 бага. Найруулагч тийж байгаа шүү дээ. За
За виний жоохон байхад болсон балаа юм байна. За. Тэр үуч одоо нөгөө хүйтлүүд наадам болдгоо ярмын дижитал наадам болдгоо байлаа шүү дээ. За тий. Тэгээд одоо яг нөгөө наадмын хуушрууд гэдэг чинь ер нь баг анхны гарал үүслэн тэгэл энэ цэнгэлт тойрсон нөгөө 8% хуушрыг зардаг эмээ өвөө экстраас үүсэлтэй байлаа л да. Ааха. Тэгээ манай хамаатны нэг ихчхүү юу хагаад нэг найзхан дээр хуушрыг зарах чаа ярмглөө аваад зарна. Тэгээ нөгөө автобусны дотор хуушраа аваад явахаар үнэтэй дийдгийг та нар аваад авчих. Тэгээ та нарт 200 төгрөг өгнө гэж. За. За. Манай хөдөлмөрчний нэг батар хуушраа ингээд 2% тугааж игээд өгөө болчихсон. Тэгээ нөгөө жоох хүмүүс чинь 8% тугааж даахгүй болоход хоёроо дундаа нэг юу байна. Өрөөд явна. За. Тэгсэн чинь нөгөө бид нар чинь нөгөө тэр үе хүмүүс чинь яг хуушрыг нь зардаг гэж мэдж байгаа боловч яг нөгөө нэг одоо 44-оор зардаг, 84-оор зардаг гэж мэдэхгүй. За. Номын дээр автобус суугаад явсан чинь автобус дээр явж байгаа хүмүүс чинь хүү яхтааны хуушрыг өгч, хүү ихтэй хуушрыг өгч гэдэг болдгоо ерөөсөө. За. Нөгөө тийгэнд тэгдэг маам байгаа. Тэгээд ерөөсөө хүмүүс нь нөгөө ингээд 24-г нь 14-г нь таамгаар мөнгө өгч байгаа юм чинь. За. Нөгөө хуушрыг хараагаад тэрийг автобус дээр найрлгүй. За. Тэгээ явсан чинь дахиад автобусны жолооч ой та хэд одоо наач өнөө хуушрыг хамаагүй болж юм уу гэхээр манай их ч хуушраа гал. Тэгээд явсараад яарамд одоо нэг автобусны буудлаар буугаад цамаа урагш нь гараад яг одоо нөмөр барина газар очсон чинь манай их чагууд хүлээгээ сууж чинь 8% өдөртөө бараг 100 хуушраар дүүсэн юм одоо бодохоор. За. 78% шүүстэй. Ааха. За. Тэгээд 100 хуушраар чинь 54-ээр зарах юм бол 6 мандар босгох байгаа байхгүй. Кармонд 650 төгрөгтэй 2 моттой чихэртэй 150 ундаатай. Хүүдээ. Тэгээ бууцлаа. Тэгээ очиж буулсан. Үгүй хуушраа яач гэж автобуснаас хүмүүс өгөөд дууссан. Тэгээ уулын зарсан шүү дээ. Тэгээд нөгөө 50% чинь бүгдийг нь жоо өгдөг юм барай явж байгаа хүмүүс чинь дээрлэхэд 20-14 аваад дууссан байгаа байхгүй. Ааха. Тэгээд л ихчээрээ сайхан шатаач ялаа. Ааха. Тэгээ маань actually нөгөө гэсэн учаа хуушраа гэсэн одоо тэр үе ялууч нь шүнжгүй юм бол хийж байгаа шүү дээ. Чамаас. Ээ Тэгээд чаас. наадмаар зарлыг бүгд нь байхгүй. 6 мандр болохтой байсныг 600 төгрөгтэй 2 моттой чихтэй. Энэ дандаа нэг бүтлэн бүксээр ирсэн юм ярьдээ шүү дээ. Тэгээ одоо мааркет тэгээд Йоо. наадам болгоод чааваас юу байдаг. Бид нөгөө албаар нөгөө тоглол. За очоо хуушраа гэрээ гэж юм бол бидний солиор тэрээс хуушрыг За. За баярлалаа. За сайхан надараа. За сайхан надараа. За баярлалаа. Сайхан наацгаарай. За сайхан надараа. За баярлалаа. Йоо, их жаргал тоогч ингэж штэ. 90-ад оны ихээр Багнуур цуг арилж байсан казак охин нэг өглөө ажилдаа ирээгүй алга болчихлоо гээл гэр орных нь хайгаад өчнөө хоног бөө юм болоод олдохгүй байсан чинь хулгайлагдчихсан байсан штэ. Амар гинэ. Ямар амар юм бэ нэрэ. Йоо. За, Улаанбаатар хотод 12 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар та бид бүхний сайн мэдих Chocopay хамтран ажиллаж байгаа. За чи яар би одоо идэж үзүүлнэ. За одоо бол надад бол энэ ногоон юутай байна. Энэ чинь харамсны ийм амттай болцсон юм байна. Chocopay нэг ийм шоколадын бүрмэлтэй өсч одоо ийм ногоон ийм бүрмэлтэй болцсон байгаа юм байна. Ийм шинэ амт орсон юм байна. Ийм наадмын зурагтай байгаа. За 60 жилийн түүхтээ Orion компаниас бүр ингээд монголчуудад зориулаад тусгайлаад бүр үндэсний их баяр наадмыг хүндэтгээд Монгол наадмыг хүндэтгээд Chocopay-ийн зурган дээр ийм наадмын зурагтайгаар Монгол зориулж үйлдвэрлэсэн байгаа юм байна бүр. Тий. За Chocopay бол анх бид нар идэхэд бол сүлд нь бол 2-3 янз гарсан байсан. Гэхдээ хамгийн анхны ориг Chocopay-г бол энэ Orion гэдэг компани үйлдвэрлэсэн шүү. Тий, ийм байна. Тэгээд бидний мэдгээр бол шоколадтай байгаа гэсэн чинь одоо бол ийм гоё тарвал шиг ийм ногоон бүрмэл тий ийм шин амттай болцсон байгаа юм байна. Манайхан сая бичээд байдэ. Chocopay 10,000 голцсон байлээ гэд. Хайрц урд нь хэд байсан бол? Мэдхгүй хэд байсан бол. Хэд байсан? Хэд байж байгаад 10,000 голцсон чинь хүмүүс ингээд гайхаад байгаа 10,000 голцсон байлээ гэдэг. Тэгээд За, тийм байна. Тэгээд Chocopay-ийн хамгийн онцлог нь юу вэ гэсэн чинь хүмүүс бол тэр гадуурх шоколадын бүрмэл гэж айгүй надад тэр дотор нь байдаг юм. Харин тий настай хүмүүс болохоор тэр ингээд манай эмээ бол айгүй дуртай байсан харин. Тий зөөлөх яасан сайхан юм бэ эн чинь гэл. Тий. Бүр биднэрт өгдөг байсан шүү дээ.
Та нар тэр чихрээ яхаараа надад миний өвний аамд ганц юм хийлгэчихгүй ингэ. За тэгээд олон улсын чанарын стандартаар баталгаажсан гений өөрчлөлтгүй транстос огт агуулаагүй гэдгээр маш онцлог юм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд Orion Chocopie Chocopie-аас бусд нь бол тэр нөө оригинал гэсэн дардс тавих боломжгүй гэж штэ тий. Энэ дээр үл яг оригинал нь яг Orion-ы Chocopie чинь бол хамгийн анхны оригинал. Энэ дардсыг хэлээд байгаа юм л дээ тий. За. За нэвтрүүлгийн хамтран аялагч Chocopie та бидний сайн мэдих Chocopie баярлалаа. За дараагийн сонсогч 90-12 дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-12. Эмжил радио тасарсан. За. Манай шууд эфирээс 77 3883 хэрэвтэй гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд үдийн ачаар нэвтрүүлэг өнөөдөр сонсогчтойгоо шууд эфирийн утсаар холбогдоод хөвчлөлтөө түүхүүдийн сонсож байна. За 90-12 дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-12. Эмжил радио. За өдрийн минь төргий. За өдрийн минь. За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За би нэг дөнгөж утас гар утас гарч ирсэн үед хүмүүс нэг дөнгөж утас аваад ингээд нэг гангараад яадаг гэсэн шүү дээ. Манай нэг хоёр таньдаг одоо найз шүү дээ. Тэр хоёулаа нэг нохын их амцралтай аягаа яхтар. Тэр би нэтэр очичоод хоёулаа нь утсаа үзээ санахад одоо ийм ингээд утсаа хайж за би чамаа мик тасгаач залгын шүү гэсэн нэг нь. Тэгээд нөгөө нь охиноо дагуулад нэг өглөө явах бол микт ороо суугаад явчихсан. Тэр ашаа алсан суудлаа гэж хүмүүс рүү алсан. За тийм. Тийм шалтгаан хоёул охинтой хоёул суудсан байсан чинь нөгөө найз нь залгах гэсэн. Нөгөө охин нэг уцтай хоёр залуу би энэ рекламдаад гэж авсан. Нөгөө тийм аваад ирэхэд байх хүмүүс суудаг хараад Яа. Намайг төлөвлөгөөгийн задлаа ичдэг нэр. Йоо. Гэтэ нэрэ тэр үед ингэ нөгөө цөөхөн уцтай хүмүүсийг албаар надад залгаараа гэдэг байсан тий. Залгуулах гал хүмүүсийн өмнө залгаж яриулах гал. Тий. Нэг л их уцтай хоёр залуу би нэ рекламдаад тусдаг. За. За баярлалаа. Сайхан надараа. За сайхан надараа. Сайхан надараа. Юу манай нэг найз залуу найз гэх юм уу да одоо байхгүй талигач болсон гэсэн чинь тэр бас анх уц авчаад тэг бид нэр хамт шахуул уц авсан байхад тэрний уц л амар их дуурайд идэг гэсэн чи дараа нь нууцаа ирсэн чинь тарганы арьс аван зарны зар өгсөн гэсэн нөгөө нэг юм сонин дээр тэгээд уцсан тэгэл нэг уцсан дуурайгаар цаашаа за аахгүй авнаа одоо гэж үгээд нэг юм яриад яваад идэг гэсэн тэгээд хөө чамруу яагаад тийм их дуудлага ирдээ ингээд тэнгүүд бид нар л ч баг уц дуурахгүй шүү дээ өөрхөн амьтаа гэсэн чи нууцаа илээ гэсэн чи тарганы арьс аван зарна за дараагийн сонсогч 91-5 дугаартай сонсогчтой холбогдлоо 91-5 Эмжил радио Радио. За өдрийн минь. Өдрийн минь баяраа. За. За, би шүүрэгтэн залуу байна. Шүүрэгдсэн залуу. За. Цаа радио чинь давхар яваад ах юм хөө. Унтраач үл яасан. Унтрсан шүү дээ. Тийм үү. За. Тэгтэл давар сонсогдод байна да тий. За яриа. Шүүрэгдсэн залуу байна ginэ. Тэгэл болоо. Тэгэж жаргалтай байна аач. Шүүрэгдсэн залуу байна. Тэгээд салгацсан. Зүгээр л ерөөсө хоёр хүүхдтэй л юм байсан. Ямар өнгөрөө юм бэ? За дараагийн сонсогч 90-93 дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-93. Эмжил радио. өдрийн минь гэдэг хоёроо. За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон. Яа эсвэл гоё байлаа. Хоёрхан удаа залгаад орсон. 140 битандаар 145 удаа залгаад ороогүй шүү би. За. За шүүрэн гэдэг юм байна уу? Байдаг байсан. Одоо харин гаагуу болж байгаа юм шиг байлаа. Тэр баруун аймаг лөө. Гэвч 70 хэдэн онд шүүрх гээд 10 хэдэн залуу зэрэгжижсэн гэсэн. Танай их чиг үү? Тий, сумын төвд. Яана за. Тий, тэгээ нөгөө нэг улаан бэлигээ зоддог ихтэй байна. Тэгсэн чинь одоо аймгийн төвөөс тэгээл ерөөсөө сумнаас хэн өрсөн барьж авах гэ хулгайлах гэж ингээд отцсон бүгд гэрээ барьцсан. Яа. Ёрэ. Тэгээд нөгөө чинь нөгөө нэг дэлгүүрийн худалдагч нөгөө 16 настай жоохон охин
нөгөө нэг цайны хайцтай цайны модон хайцтай цайн дээрээ гарч ирж нөгөө жин миндээ хурж чихрээ гараамалж өгч мөгдөг. Тэгээд орой ажил харахад нь аав очиж авдаг. Өглөө ээж хөргөж өгдөг. Тэгээд дэлгүүр рүү орсон бол гардггүй. Өдөр бараг тэр ман түүхийдээ эрхлэгч мэл манаа цанаа чинь бараг шээлгдэг байсан юм биш үү? Тэгээд байж исэн. Тэгээд шүн болохоор нь юу яасан чинь бүр 10 хэдүүлээ зэрэгцэж байж авах гэдэг. Тэгээд ээжэд хэлээд намайг Улаанбаатар явуулаад өгөөч. Би ингээд 16 цаатаа шүүрэгдэх гээд байна гэсэн чинь хулгайлах гэдэг юм чинь ээж аав хэл чинь аав хотын хуйлгаанууд очиж алуулах гээд загнаад явуулаагүй. Тэгээд өөрөө аргаа бараад тэгээд аавын маань төрсөн дүү нэг тракторын жолооч ах байсан чинь тэрэнд оч гэлээд та намайг тэрэнд шүүрүүлээд өгөөч гээд одоо энэ өөрийнхөө та намайг аавыг ирэхээс өмнө би дүүрээ ээж хаяа. Та намайг аваад гэртээ аваачаад тэгээд тэр нөгөө өөрт нь арай нэг 10 хэд туцаа арай дөнгөн байсан гэдэг рамаа нэг сумын начин мачаа. Арай нэг жоохон дөнгөдөө өөрөө жоохон талтай юм байна л та. Тэгээд тэрэндээ шүүрэгдэх гээд авгахтаа хэлээд авгахындаа очоод тэгээ хулгаагаар авгахтаа хамтдаж нөгөө нөхөн шүүрч авсан гээд олон жил амьдэрсэн хөөрхий тэгээд 40 гаруй жил амьдэрсэн гээгч мань бурхан болсон. Тэгээд сайхан амьдэрсэн да. Тэг шүүрдэг юм байсан. Ерөөсөө хулгаадаг. Одоо ер нь тэгвэл хүмүүс сонсож байгаа хүмүүс ингээ нөгөө крашаар меншн чаад намайг шүүрээрээ. Эсвэл шүүрүүлээ байна. Намайг шүүрээрээ гэж намайг цамцаантаа аваад яваарай гэдэг өөрөө шүүрэгдээд байгаа явчихсан чи яах вэ? За баярлалаа. Сайхан надаараа. Сайхан надаараа. Яхан л сайхан аялаад ирчихээрээ. За баярлалаа. Сайхан надаараа та. За баярлалаа. За. Йоо, илэг аваа ичгаа. Бас айхдаг тий. Энэ ихч чинь өөрөө бас бөөн дүүлэндээ шуугант нөхөртөөгөө суусан байхгүй юу? Ер нь эднийх чинь ер нь айхдаг болсоо. Йоо, за дараагийн сонсогч 2 долоо зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 96 86 дугаар холбогдсон. 96 86. Амжилт радио. Азгүй тасарсан. 99 97 залгуулад. За. 99-97 дугаартай сонсогчтой холбогдсон шүү. Баярлалаа. Хоёртой холбогдсон. За, радиогоо унтраачихгүй ихчээ. За. За, таныг сонсч байна. За яраарай. Бэнэ. За яраарай та. Манайх нөгөө 2008 онд бүрэн сумаас жаргалсан суманд нүүж ирсэн. За. Тэгээ хоёулаа наадмаар 2 ирээмагаар хуушур хийх болоод. За. Тэгээд наадмаар борооч их орсон битээр нэг 20 каструл дөрөв хуушуртай. Тэгээд тэр наадмаас хойш дахиж хуушур хийгээгүй. Ааха. Хуушураа зарч чадаагүй гэсэн үг үү? Зарч чадаагүй нөгөө бороо ороод байгаа юм чинь хэн авах вэ? Ааха. Тийм тэгээд ер нь сумын наадам гоё болдог. Гэхдээ энэ жил натур гоё явж наадаж чадсангүй. Ааха. Тэгээд жаргалантайхаа ард түмэнд сайхан наацгаараа та хэд маань сайхан аялаад эрчүүлжтэйгээр ажилдаа орцгоорой. Баярлалаа. За баярлалаа. Төв аймгийн жаргаланд сум юм уу? Айл аймгийн жаргаланд сум юм болов. Мэдхгүй. За Улаанбаатар хотод 12 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар нийгмийн даатгал шаардахгүй дансны уулгаараа зээл ирэхээр шалгаа гэж simple application микро зээлээрээ хамтран ажиллаж байна. За ингээд аялал зугаалга өдрүүд эхэлж байна. За playtime бол болсон. За тэгээ одоо ингээд Ара фестивал болно гэх мэтлэн ингээд ер нь бол аяллаа үйлрэл эхэлж байна. Тэгээд ер нь бол ковидоос хойш дэлхийн нийтээр нэг юм тренд гарсан. Тэтгэвртэй гарсныхаа дараа аялна гэдэг чинь бол ер нь худлаа юм байна шүү. Тий, аялын ая даах одоо юу гэдэг ийм одоо үе дээр аялуул их зүгээр юм байлээ гэсэн. Тийм болохоор магадгүй ингээд хэрвээ санхүүжи өрөхгүй байгаа бол аялалдаа зориулаад аяллаа зээл хүртэл гарсан байлээ. Яг үнэ. Тэгэхээр та магадгүй ингээд одоо тогтмол нөгөө нэг газар доктор сурталтай ажиллаад тэгээ нийгмийн даатгал төлж мүлдгүй бол тий хуваарь бизнес эрхэлдэг хүмүүс чинь голцвол яг өөрөө ухамсараараа төлнө төлөхгүй бол төлөхгүй л ингээд яваад байдаг штэ тий. Тэгэхээр та зээлийн эрхээ ингээд шалгах чинь сүүлийн 6-аас 12 сарын дансны хулга чинь байхад л ерөөсөө ингээд болчихж байгаа. Тэгээ хаан голомт худалдаа хөгжлийн банкны дансны хулгай оруулах боломжтой. Ингээд зээлийн доод хэмжээ нь 50,000 төгрөг, зээлийн дээд хэмжээ нь 2 сая төгрөг. За хугацаа нь бол 60 хоног хүртэл. За ингээд Simply App багталтаа байгаа газараасаа онлайнаар гэрээ байгуулж болох нэ.
За юу яаж болно? Лавлах хуцсныхын дугаар бол 1828 гэдэг лавлах хуцснаас залгаж болно. 1828. Гэхдээ ер нь бол та шууд аппликейшн simple аппликейшн татаад тэгэл зээлийг эрхийг шалгуулаад зээл авчиж болж байна. Яг үнэ. Онлайнаар. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар нийгмийн даатгал шаардахгүй дансны улгаараа зээл эрхээ шалгаа гэд simple application микро зээлээрээ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрвээ гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30. За үдийн ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс хөгжилтөө түүхүүдээр үргэлжлүүлж урж байна. Дараагийн сонсогч 9922 дахь дугаартаа сонсогчтой холбогдлоо 9922. Эмжил радио. Өдрийн дөргий. За өдрийн мэнд. За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. Би нөгөө нэг анх гар утсаа болоод Тэгээ нөгөө дөрөв ярьсан шүү дээ. Тэгээ би нөгөө өөр төр ингээд нөгөө Симсгээ гараас зэрдэг гэсэн байхгүй. Ингээд нэг автобус суухаас өмнө микро автобусанд аяг явдаг. За автобус суухаас өмнө ингээд 5 минутын дараа дуурахаар ингээд сэрүүлгийг тавьчихдаг байхгүй. Тэгээл ингээд тарханд хичээл ингээд байж байгаа нөгөө яг цаг нь болоод ингээд дуурах шүү дээ тий. Тэгэхээр ингээд аваад ярьдаг байхгүй. Байна нөгөө энэ автобусанд явж байна. Тийм ажиллагаагүй бүтэн гэж нэг тиймэрхүү маягаар бодлоо тэгж ярьдаг гэсэн. Тэр нөгөө утас хараад нэг удааг байсан чи. За Тэгээд нэг өдөр яг тэр маркаар манай нэг найз нэг Испанилийн нэг дөрвөн гүлэг өгөөд энийг чи нэгдүгээр оролт авчиад нэг манай найз төрчих гээд. Тэгэхээр заа гээл. Тэгэл нөгөө нэг 5 минутаар нөгөө сэрүүлгээ тавиал нэг микрийн аргалт оруулсан чи хойно 3 охин суудсан. Тэр нөгөө гүлгнүүд чи яасан хөөх юм гээл тэгэл байжсэн чи нөгөө утас дуурдгаараа дуурдаг байхгүй. Тэгээд тэгээд аваад нөгөө нэг гүлгнүүд төрсөн одоо тэгээд хүмүүстэй хойрлож өгөх бол одоо нэгдүгээр оролцоор явж байгаа. Одоо яриад чинь жинхэнэ бодлого ороод ирсэн дондоо. Яа мөн цаалгаж явсан гэсэн. Энэ давхар дуудаж чинь тиймд одоо юу ч яриад байгаа юм гэсэн. Яг өргөөр ярьсан байхгүй. Тэгээд хаана юм нөгөө дөрөв гүлгээ авсан гэдээ явж байгаа. Өөр ингээ пал болсон. Тэгээд ингээ таслангуудаа гинт эргээд нөгөө нэг хиймэл яриад угаарснаа. Сая дундуур нөгөө таслаж орч ирээ. За одоо мань бууж байгаа таслах. Тийм бүр ирээд онцтой тэгжсэн тэгээд давхар дуудлага мод гэсэн юм өөрөөсөө пал хийж явж байгаа чи. Бас давхар дуудлага гэж байна. Тэр үед давхар дуудлага байдаг гэсэн мэдэхгүй шүү дээ хүмүүс. Мэдгүй шүү дээ. Мэдгүй тэр үед ямар ч байсан тэгж хэлжсэн нөгөө альбат нөгөө 3 охин чинь нөгөө гүлгэн цатаараад нөгөө гүлгнүүдийг яасан өөрх юм ингээд тэгээд байдаг. Би наам нэг тэр нэг юм байдлаа шүү. Тэр испанээр пал хийж явсан ш. Амар юу байсан шүү. За сайхан надараа. За холбогдсонд баярлалаа. Сайхан надараа. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За нөгөө нэг захиалга өгөөд алтай мэн. Захиалга өгж байгаа шүүрүүлъя л гэдэг. зүгээр краш шууд меншн чихдэг. Шүүрүүлэхэд бэлэн гэж хэлж болно. Намайг шүүрчүүл зүгээр хайна гэж хэлж болно. За дараагийн сонсогч 9918 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9918. Эмжил радио. Бэнэ. Баясаа маань өдрийн мэнд. За өдрийн мэнд. За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За баярлалаа. 10 жил тахтаа нөгөө нэг тэмцээнд айгүй их ордог байсан. Тэгээд нэг удаа манай нөгөө аавын найзынхаа хүүхэд ирээд нөгөө миний нөгөө тоглолтыг үзнэ гэж ирсэн. Тэгээд нөгөө тэмцээнд дуусаад бөөнөр нөгөө нэг жаа хүүхдээ хажууд явж байгаа юм чинь ингээл нөгөө түнээсээ нууцаар ээж авдаа очиад хэлж магадгүй гэл тэр үеч айгүйх нөгөө тонгорж ярддаг айгүй яриа сурсан байсан байхгүй юу. Тэгээ нөгөө түнээсээ нууж ингээл баахан төлөвлөгөөгөө яриад нэг ваюрчаал гэл баахан тонгорж ярьжсэн чинь нөгөөдөг чинь гэгмэнд ийг лайгаа штэ гэж авдээ. Тэгээ бүр багаараа нөгөө түнээсээ бүр ихцээд бүр боо юм болж ижилээ. За баярлалаа. Сайхан надараа гоо. За баярлалаа. Сайхан надараа. За. Би энэ тонгоргож ярьдаг ярианаас эбэн лойгоо штэ гэдгийг л мэддэг. Өөр бусдын юусоо ойлгодог шүү. Би бас ойлгодог шүү дээ. Гэтэ яг ч тонгорохгүй нэг арай өөрөөр яриад идэг тий. Зарим үгийн богино үгийн шууд бүтэн тонгоргодог. Зарим бол эхний үеийг нь юм сүүлийнх нь үеийг нь тонгоргоод. Харин тийм тэгээд идэв шүү. Тонгоргоод ярьдаг. Тийм л би. За хоёр дуулаа зэрэг орж ирсэн. 88 tik 2-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 tik 2. Эмжил радио. За өдрийн мэнд. Танаа хүүхдтэй ч ороод ирсэн. За би чимээгүй дэж мөгийн ахтагаад ярьтаа. Баярлалаа. Таны үнэн чүтэн бишрэгч байна. Хий.
Тэр олон хүүхнүүд өсч. Хинэг энэ чи гэж. Тий чинь яаж таних юм бэ чи? Хүүхэлтэй наа мөгөө. Хүүхэлтэй. За. За яг хоо яар гэж. Миний өчтөр та миний комментиг уншсан чи бүр зүрх догтлоод ингээ гар салгалаад өдөржингөө хөөрл юм байдалтай байлаа. Яа. Гоё маа. Яа одоо чи өнөөдөр надтай ухаалтахгүй зүг зүгээр ярьж байгаа юм уу те? Яг отоодсон ч бүр ингээд яг ингээ балмагдаад амар хэцүү болсон. Тэгээ чи нав яг чин сэтгэлээс нэг тийм крашлт юм байна. Уг нь бол чи миний дug сонсоод уцаа шидэл ухаалчих ёстой шүү дээ. Чи нэг тийм юу өвшөнө. Миний сэтгэл хөдлөхгүй байна. За үнсэн ярианд орё. Юу болтойгоо гэж мэдхгүй байдیں۔ Тэ. За. Би ингээд яг нодлон 100 яг радиод бүр ингээд нэвч шуфт ороод бүр өглөөний эфирээс бүр арайныхыг шөнийхийг дуусан бүгднгийн ингээд сонсдог. Бүр ингээд нэр устай, цагтай бүр ингээд урай мурайтай хүртэл бүр амар сайн чэйж мэдсэн. Тийм амар галзуу сонсдог байсан үехгүй. Тэгэл яг ингээд манай найз Солонгосоос ирээл тэгэл бид нэр голын ирэг дээр очиад махшараад нэг сүүж хүмүүжүү тулгаал сууж исэн чинь цааталт нэг бас нэг өөр 2 3 машинтай хүмүүс ирж буугаад нэг 50-аад насны хүмүүс ихчнэр тэгэл ингээл дуу тавиал ингээл зэрэгтэл бүр ингээд юу шиг бүжгийн клубийн хүмүүс юм шиг байгаа ингээд зэрэгтэл бүжиглэл хэлдэг байхгүй хөө өстөнэр тэр авь бүх хүмүүс нөгөө ихчнэр дээр чи бүр ингээд нүдэн унаал ямар гой бүжиглэл ямар гой ихчнэр вэ гэж хараал байдсан чи гинэт гэрлээч горлоос нь гэрэл гигээс сурсан гигээс яг үгүй юм гигээс би бүр гахаад ингээд нөхөрлөгөө арсан чи маа нөхөр над руу орсон танаахан биш таа чи гэж тэгээд энийг бичээд гэсэн уншаад үдээч. Тэгэхээр өнөөдөр бүр гин цанаад бичиж байна. Бичиж ингэ яаж одоо ингэ мөг яхта ярихаар ингэ би тэр хүүгнүүд гэрлээ байсан багч бодлоо шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг ийм диффузертэй хөгжимтэй явж байсан чинь тэрүүгээр нь дундуур нь манайх ороод ирсэн байна мөн үү? Тий, радио ороод ирж байхгүй. Гэрчигээ стресс гэж. Бүр ингэ гарахад амандаа мах ийзэн сүүжгөө барьцгаа нөхөрлөө гэж амар том харсан чинь надруу орсноо танах явчих. За өдөө ачаар нэвтрүүлгийн өрөө мотогийг нэг ганц хэлчих. Өнөөдрийн. Уяна. Яг хөгжсөн хөнгөн байсан гэж. За, яна явчлаа. За. Харин тэгчлээ. Йоо балмагцлаа гэрлээ чи та гинт ингэчлээ штэ. Би намайг мөөг яхин дэргэд ивээ. Худлаа чи лагер дээр нөхрөөрөө хөлнийхөө өмсөйг ахуулаад эрх муур шиг гівчээдэг өстэй чи худлаа мөөгийг. Тэгээд мөөг яхийг сонсоод манай нөхөр мэдэн ш. Танаа чиний караач церемонтой гэдэг. Яа, за. Тэгэл танаа нөхөр чи хумсыг чинь лавд юм байна. Би бол ингээл чиний тархин дотор түрээсгүй амьдэрч. Нөхөр чинь бол хөлий чи тийч хумсыг аваад ажиг. За холбогдсонд баярлалаа. 2 эфир дараалал холбогдчихлоо. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ, сайхан наадаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За, сайхан наадаарай. За. Бондон шүү мөг яах. За. За, сайхан наадаарай. За, танаа крашууд өстө зөрөгтэй юм а те. Яар гоё илэрхийлж штэ өөрийгөө. Харин тийм байна. Гэтэ тухаалцсангүй дээ. Йоо. Яна мөөгийг алдчихгүй дээ л гэдэг. За, баларсан шүү. За, хамгийн сүүлийн сонсогч болоод нэг дуудлага авлаа. 99.4 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.4. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? За, сайн байна уу? За, өдөө ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. За, би нэг юу явж байсан нөгөө хотоорнд явдаг тэгээд нөгөө өрхөн гэдэг нөгөө хоолны газар өгдөг шүү дээ. Том дээ. За. За, тэгэл би нэг яг ингээ гадаа нь явж очиод машинтайгаа явж очиод зогссон чинь нэг ратер гэх нөгөө пикапод өгдөг шүү дээ. Том За, тий. Хойноо тэгээ мото атцсан. Танал нөгөө яг мото атчих мацаал нэг нэлээд л одоо тийм сонирхолтой улсуудын
машинууд байж байгаа байхгүй. Нэг машинуудынхаа хойно зогсож ирсэн. За. Тэгээ би машины хойно зогссон байсан. Би яваад ороо заал руу орсон чинь нөгөө юм сах махан хувцастай яг нөгөө мотогийнхаа байгаа байхгүй юу? Наа тийч амар хоолнд үдээ айлж байгаа ойролт чарлалаа амар сүртэй байгаа гэсэн байхгүй. Тэгэл би нөгөө хоолоо захиалаад яг тэний ойролцоогоо хоолоо захиалаад өдчихээ. Тэр нөгөө нэг өрхний заал руу нэг нутагтай нэг хөдөөний ах амар хөдөөний хорж ирсэн. Энэ гадаага энэ мотоцикл атсан портрет жолооч байна уу машин гаргаа. Тэр бүр хатаа ицсэн шүү. Нөгөө яараа гал тав чичээстэй зүгээр зигтэйх даа байгаа. Тэг хөдөөний гадаа заалтаас орж ирсэн, заалтанд орж ирсэн. Энэ гадаага мотоцикл атсан портрет жолооч энэ машин гаргасан гэж. Үгтэй нэг хийгээд тэгс нөгөө төс нэр хийгээд идээсэн. Нөгөө яг машиныхан жолооч нь жоох ичцээ авах гэсэн. Спорт гэсэн ёо Дуухал гарчихгүй. Чимээг бол гарчихгүй. Найз өмнөөс ичээд байгаа байхгүй гэдэг тэр ахнарын хувьд бол нэрээ портер шүү дээ. Юу вэ тий? Тэр харин ашиглал портер шүү. Амар машин бол портер шүү дээ. Юу байсан ч хамаагүй. За холбогдсонд баярлалаа. За сайхан надараа. За сайхан над. За баярлалаа. За. Йоо. Уул нь тэр нь пикап амар лаг машин юм бэ тий? Тийш дээ Ford амар том. Ford ч Raptor гэдэг доо. Raptor ч бүр динозаврын нэг нэр ихгүй. Оо бүрүү. За. За одоо бол утсаахгүй. За гэрлээс тө хөөрхөж дугуулъя гэд прогийн краш нэ гинэ. За энэ үрээд 2025 оны 7 дугаар сарын 9-ний лав гаргийн буюу за энэ уран бүтээлийн жилийн үед хамгийн сүүлийн маань үдээ ачаар нэвтрүүлэг өндөрлөж байна. За тэгээд эх уран бүтээлийн жилээс манай мөөгийн маань өглөөний хөтөлбөрийн хөтлөгч болж байгаа учраас үдээ ачаартаа бол орж ирж амжихгүй. Үдээ ачаар яна 2-д бол орохгүй. Ер нь 11 цагаас хойш нэвтрүүлгүүдэд орохгүй гэсэн үг. Тэгээд өглөө 7 цагаас тэгээд 11 цаг хүртэл ажиллаад явчихна тийм үгүй. За тийм болохоор манайха яна хүний удах хэрэгтэй энэ үуч одоо яаж өглөө 7 цагаас ирчээд орой 17 цаг руу өсөрч орох үү тийм ээ. Тийм тэгээд мөгийн маань үдээ ачаар янагаас гарч байгаа. Тэгээд өглөөний хөтөлбөрийн хөтлөгч болж байгаа. За тэгээд баярлалаа мөгийн. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар та бид бүхний сайн мэдэх Chocopie за мөн нийгмийн даатгал шаардахгүй дансны уулгаараа зээл ирэхэ шалгах гэдэг уриатаагаар Simple Application микро зээлээр хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3